өнөөдөр GeoGebra дээр коммодит товролтыг хэрхэн их талаар орё. За коммодит товролт гэдэг нь ямар нэгэн дүрсийг томруулах, жижигрүүлэх товролтын за тэг ингээд урваа харуулах. За тэгэхээр эдгээрийг хэрхэн их GeoGebra дээр хэрхэн их талаар төлөө. Үзье. За эхлээд коммодитийн төвийг хатгана. За тэгэхээр коммодитийн хувиргалт нь төв хаанахаас хамаарат хувиргалт нь гарна. За энд хатгач. За энд хатгач. За тэр дүрсээ сонгоно. За төлөө. Эхний ээлжинд тэгш өнцгт сонгоч. За 2 5 дээр. За одоо яг хөө гэхлээр слайд хэрэгтэй. За энэ каг хувьцаанд оролдогч. За тэгэхэд дисплей транспорт Delight. За энийг сонгоод тэгээд дүрсэн дээрээ дараад дараа нь төв дээрээ дарчих. Тэгээ энэ каг хувьцаанд хийгээд оруулаад өгнө. За тэгээ энэ нэгээс их байх юм бол тооморсон хувиргалт өгнө. За тэгээд бага байх юм бол жижигсэн. За хэлээ ингэж. За жоохон томсгоч. 2 дахин томсгоно гэхэд за ингэж. За энэ дээр төлөө. Нэг холбоод өгье. Сегмент. Энийг эмзэгтэй олвч, нэг эмзэгтэй олвч, нэг эмзэгтэй. За тийг өнгүүдийн солиод. За энийг устгана. Клик эмзэг устгана. За энэ өнгийг энийг цаашаар за энийг за юм гэрч. За тэгэнгүүт би болон энэ хувирсан хувиргалт хоёрын хооронд холбоод бас төлөө. Холбоч. Яаж өөрчлөгдөж байгааг нь харахын тулд за энийг холбоч. За тэгээ өнгөө нэг тасархай зураасаар хийчий. За тэгээ өнгийн шар болохоор за онлайн энэ тасархай зураасаар хийчий. За тэгээ одоо за төвөө хөдлөх юм бол хувиргалт маань тагаад хөдөл. Төв хаанахаас хамаарат энэ биеийн дүрсийн хувиргалт нь гарна гэсэн. За тэгээ төвөө юм байлуулчих буцаад. За тэгэхэд нэгээс бага байх юм бол энэ маань жижигэрсэн дүрс үүснэ. За энэ жоогт татчих. За каг хувьцаанд нь нэгээс бага байх юм бол жижигэрсэн дүрс. За энэ. За би энэ дээр. Солиод авчихсан ба шүү дээ. Энийг хийш нь.
коэффициент нэгээс их байх юм бол томорсон, нэгээс бага байх юм бол жижигэрсэн аваргалт явагдана. За хэдүүл одоо энийг арай өөр дүрс аваад үзье. За дахиад устгачээ. За төвөө сонголоо. За төвөө энд байлуулж. За тэгээд дүрсээ одоо хэдүүлээ. Тэр шимст гурвалжинг. Та өөрсдөө эндээс сонгож болно. За тэр шимст гурвалжинг. За слайдаа сонгож оруулж ирээд. За энийг коэффициентийн кадад өгчий. За эндээс нь дүрсэн дээр гарлаа. Тэгээд дөрөв. Тарын дээр К оруулж өгч. За би энийг 2 дахин томруулъя. Тэгэхээр за энэ доотлын B тал нь 1 2 нүд. Энэ дээр 1 2 3 4 нүд ингээд 2 дахин томорч. За дээшгээ 1 2 гэдэг бас энэ томорсны 2 дахин томорч байна гэсэн. Талууд нь. За би 2 дахин багасгах ихээр 1.5. За энэ ингээд доод тал нь 2 нүд байсан бол энэ дээр 1 нүд. Дээд тал нь 2 нүд байсан бол 1 нүд. За тэгмүүд энэ коэффициент маань хасах болоо явчихгууд тэр нь уруу арчиж. Тэгээд жижигэрсэн, томорсон гэж явчих. Багнаа. За анхаарал тавьсан. Баярлалаа.